Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төдийгүй ер нь Монгол улсын нийгмийн амьдрал нэлээд бэрхшээл тохиолдож байна л да. Энэ ковид дэлхийд дахина. Тэгэхээр яаж энэ эрсдлийг даван туулах вэ гэдэг асуудал бид өөрсдөөсөө асууж эхэлж байна. Зөвхөн судлаачийн хувьд харахад эрх зүйн орчин бол хангалттай байгаа. Ер нь аливаа асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин, төрөөс үзүүлэх урамшуулалч гэдэг юм эсвэл ямар нэгэн байдлаар эдийн засгийн хөшүүрэг өгөх олгох тийм эрх зүйн орчин бол хангалттай бий. Харин тэр олон эрх зүйн орчнуудыг хооронд нь уялдуулад тэр үйл ажиллагааг идэвхжүүлэх юм бол бид бие биенийгээ дэмжих кластерын системээр ажиллаад их эдийн засгийнхан өгөөжийг нэмэгдүүлэх боломж байгаа гэж харж байгаа. Ингэж яг өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань асуудлыг яаж даван туулах вэ гэдэг ингээд судалгааны их сургууль руу хандаж, судлаач руу хандаж байгаа нь бол бас нэг том дэвшил гэж харагдаж байна. Ер нь бол шинжлэх ухааны судалгаанд үндэслэгдсэн аливаа төсөл төлөвлөгөө бол биелэлээ олж хэрэгжих нь магадлал өндөртэй. Түүнээс сэтгэлийн хөрдлөөр би чи юм хийхсэн, тэр чи юм хийхсэн гэсэн байдлаар хандах юм бол бүтлгүүддэг гэдгийг бид нэр өнгөрсөн түүхээрээ нотолчихсон. Тийм учраас судалгаа шинжилгээн дээр үндэслээд хамгийн гол нь өдөр эрх зүйн орчны үйлчлэх хүрээг нь өөр хооронд нь ингэж холбож өгөх хэрэгтэй байхгүй. Холбож өгөх хэрэгтэй. Тэрэн дээр бол анхаарахын тулд судлаачид маань загварчлаад өгж болох боломжтой. Тэр загварчлалыг бол үзэж хараад олон талаасаа шүүж тунгайгаад шийдвэр гаргагч нарт өргөн бариад магадгүй тэр нэмж хууль тогтоомж гаргах нь нэмж эрх зүйн харилцаа зохицуулах хим хэмжээг батлах нь тэр бол шийдвэр гаргагчдын асуудал. Зүгээр судлаачийн хувьд бол энэ сайхан санаачлагыг дэмжиж бид юу болохгүй байна, юу болох гэж байна, тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн давж туулах үүдийн тал дээр бол шинжлэх ухааны үндэслэлтэй судлаач шинжилгээ хийгээд хамтраад ажиллах боломжтой л гэж би үзэж байна.